Yo, заяа чи юу болсныг сонссон уу гэд. Юу болсон гэдгсэн чинь Ellen is crazy гэд бүр мессеж ирдэг байхгүй. За сайн байцгаана уу манайхаа шинжлэлтэй тавтан морил. За өнөөдрийнхөө бичлэгээр би тайдтэй нэгэн өөртөө тулгарч исэн аимшигын түүхийн талаар ярьж үе гэж бодож байна. Өмнө нь ерөөсөө ийм аимшигын ч юм уу horror story ярьж исэн бичлэг хийж байгаагүй. Миний хувьд бол анхных. Энэ бол олон жилийн өмнө болж исэн түүх. Гэхдээ тухайн үедээ надад бүр ингээд амар эмзэг тусч исэн болохоор тийм олон хүнд бас ярьж байгаагүй. Ярих гэхээр нэг юм миний зүрхийг ингээ өвтгчихсэн болохоор эргээд ярих тас айгүй хэцүү байдаг. Одоо эргээд харахад жоохон шоконд ороод өнгөрч исэн юм шиг байна. Тэр шоко өөрөө бас ингээд яг зөв процесс хийж чадаагүй ч юм уу те. Тэгээ жил болгоо яг нэг юм эргээд бодохдоо нэг юм илүү ойлгодог ч юм уу. Энэ бол нөхөрлөлийн түүх. Тэгээд нөхөрлөлийн түүх дотроо roommate түүх буюу нөгөө хамтран амьдарч исэн охины маань талаарх түүх байгаа надтай хамт. Яг хуу тухайн үед бол амар эвгүйсэн. Одоо эргээд харахад нэг тэрнээсээ бас айгаад ингээ улам травматай ч юм уу тийм болдгоо. Арай хөнгөн харж ярьж чаддаг болсон. Тухайн үед бол маш хэцүү байсан. Гэхдээ бас эргээд харахад нөгөө хүнд маань ч гэсэн бүр улам илүү хэцүү байсан баха гэж боддог. Тэр утгаараа бас эргээд харахтаа хайр, хүндлэл те яг юм нөхөрлөл бүгд байдаг хэвээрээ. Гэтэ тухайн үед бол бас л юу байсан. За би ингээд Америкт сурч исэн. Тэгээд Америкт оюутан болоод 4 жил амьдраад Америкт хэдэн жил бас ажиллаж үзээ. За иймэрдүү байдлаар ер нь нэг 6 жил болж исэн Америкт. За энэ хугацаанд бол маш олон одоо roommate буюу хамтран амьдрагчуудтай байлаа. Оюутан хүн юм чинь те нэг байр ганцаараа би бас ингээд түрээслээд амьдарч болж чадахгүй. Жижигхэн байрыг те хоёулаа ч юм уу гуруулаа ингээд roommate-ууд олж амьдардаг байсан. Дандаа ингээд охтуудтай те ингээд говрооны охтууд болоод хамтдаа ингээд түрээсээ хувааж төлөөд амьдардаг байсан. Ихэнхдээ ингээд roommate-ууд аягүй сонин Craigslist гэдэг вебсайтаар бид ингээд хайчдаг байсан байхгүй юу. Тэгээ надад тэр вебсайт нь бол одоо манай үнгүүцэг юм нь бол үнэхээр тасархаа штэ манайхаа ингээд юм ингээд аягүй ойлгомжтой аягүй legit те ингээд аягүй баталгаатай утасны дугаар нь байдаг хин байдаг. Craigslist руу та нар нэг ороод үзээрэй заяа. Амар эвгүй вебсайт тахгүй нэг сүртэй дизайн ч байхгүй UI UX-ийг хөгжүүлээгүй. Зүгээр л бараг ингээд хүмүүс ингээд зар тавьдаг. Гэхдээ цагаад л бол бүгд тэр вебсайт руу орж юмаа зардаг, юм худалдаж авдаг, roommate-үүдээ уртл олж авдаг байхгүй. Би өөрөө ч гэсэн Craigslist дээр өөрийгөө roommate-ээр тавиад нэг байр олж исэн ч гэдэг юм уу ингээд shady тийм инээдтэй жоохон баталгаагүй юм шиг харагддаг вебсайт хэрнээ яг ардуураа ингээд бүх юм нь болдог тийм вебсайт гэдэг байхгүй. 6 жил амьдарч авах хугацаанд нэлээд олон roommate-үүдээ Craigslist-ээр ингээд олж исэн. Тэгээ тэр дундаас би айгүй сайн найзуудтай ч болж исэн. Зарим нь бол яг хоо яг ингээд таньдаг найзтайгаа амьдардаг ч юм уу те эсвэл найзаараа дамжуулаад найзаа шинэ roommate олж исэн ч юм уу. Тим түүхүүд ч гэсэн байгаа. Craigslist-ээр ч гэсэн авч исэн түүхүүд байгаа. Монголоор яхаа бол одоо нэг үнгүүцгийн юм дээр хамтран амьдрагчуд гэдэг нэг хэсэгтэй байгаа хгүй. Өрөөний хамт амьдрах хүн хайж эсвэл хамт амьдрахмаар байна ч гэдэг үү. Тийм байдлаар ингээд зараа оруулцдаг. Тэгээд тэндээс олоод байна гэсэн. За тэгээ энэ дундаас бол ер нь миний ингээд хамт амьдарч исэн бүх охтууд дэжгүү хүмүүсээс бүгд яг ингээд асуудалгүй айгүй хөрхөн найзууд хамтарч амьдарч байсан. Амьдарч авах хугацаанд ч айгүй дэжгүй байсан. Би чинь Бостонд байж агаад ажилласаа гараад далайн эрэгт аялахаар явжсан. Завинд аялахаар. Тэгээ тэр влогийг үзэж байгаагүй бол би эндээс thumbnail оруулчих. I quit my job to go sailing гэдэг тухайд ажилласаа гараад те илүү ингээд бас өөрийгөө олох тийм нэг залуу байгаа даа гоё далаагаар аялж үзье гэдэг тийм завин аялалт гардаг хгүй юу. Белиз гэдэг хот байсан би. Тэр чинь яг ковид өмнө. Тэгээд манай хайч хоёр маш гоё завтай тэг намайг хүлээж аваад тэгээ ингээд Белиз гэдэг арлын тэ оронд ингээд гоё заваар ингээд аялаад нэг сар ингээд байж агаад ер нь бол цаашаа ингээд өөр газрууд руу яг тэр заваараа ингээд аялал хийчихсэн хгүй юу. Ингээд далайн аялал тэ sailing би яг нэг сар болж исэн чинь ковид гэдэг юм гарч ирээд Бостонд анхны тохиолдол нь гарч ирээд тэгээ улс их орнууд ингээд хилээ хааж ирсэн. Тэгээ би ингээд Белизд ингээд далаагаар аялна ажиллаа хайцсан тэ өөрийгөө олох аялал майл гэдэг далаа дээр ингээд завин дээр bijсэн чинь ковид гараад ингээд улс их орнууд хилээ хаагаад байхаар нь би ямар баларсан юм яа энийг аяллыг үргэлжлүүлж болохгүй болчлоо. Миний Америкийн виз дуусаагүй юм чинь буцаад Америк руу орё гэдэг. Тэгээд Америк руу очдог байхгүй юу. Тэгсэн чинь яг Белиз намайг гараад баг хилээ хааж таарсан. Яг тэр үед л би амжиж гараагүйсэн бол баг Белизд би ингээд ковидын тэ жил 2 жилийн хугацаанд төгжигдэх магадaltaй байсан. Тэг чи утгаараа арлыг өмсгөлсөн баг. За тэгээд сарын дараа Америкт ирэхэд би нөгөө л нэг амьдарч исэн Бостон хотод очмооргүй байсан. Тэгээд за одоо Бостонд би ингээд ажилласаа гарсан юм чинь тэр хотодны хувигдаад ах юм байхгүй. Ер нь би Америкийн хаана л хаана амьдарч болж байна. Тухайн үед нөгөө Монгол руу ирэх гэхээр чагсаалт гарцсан те. Тэгээд онгоцоо хүлээж мүлээдэг. Нэлээд тийм матерматик хэцүү процесс үүссэн юмс. Америкта байж виз дуустал тэгээд нэг асуудлуудаа шийдэт. Тэгээд бүр амьдрал бүр ингээ оронгоор ирж авах. Оронгоор ирээд одоо яг яах юм бол би ажилгүй болсон. Би цалингүй, би орлогогүй. Миний далаад аялна гэсэн төлөвлөгөө байхгүй. Би цоо шин хотод амьдарч байна. Бүр ингээд what? Тэгээ би чинь дөнгөж одоо хиттэй юм тий 23 таа юм 23 тайсан баг. Нью-Йорк хотыг би сонгосон. Яагаад гэвэл come on it's New York тий.
Тэг өнөөдөр би Нью-Йорк гэдэг ийм цамц өмссөн байгаа нь яг энэ хотод тэр явдал болсон байхгүй юу? Би нөө инээж яриад байгаа нь яг өөрөө тэр шокноос одоо хүртэл гараагчгүй гэж магадгүй. За мэдгүй. Тэгээ тухайн үед нэг амар ингээл дэнслээл аль хот руу аль гээгүү. Зүгээр шүү. За би Нью-Йоркт очиж амьдралаа гэл Нью-Йорк дээрэл Airbnb яасан байхгүй. За би одоо ингээд тэ орлогогүй цалингүй юм чинь байр одоо яг ингээ өөрөө аль биесээр гэрээ хийгээд түрээслэх гэвэл тэд нар орлогын их усэр бараг 1 сарын депозитын төлбөр тэр нь түрээсийн төлбөртэй адилхан. Brokers fee гэдэг нөө агентта яг 1 сарын түрээсээ төлдөг. 1 сарын урьдчилгаа гэд ингээд бүр бараг ингээ 3-аас 4 сарын төлбөрийг нэг дор авчдаг байхгүй. Яг ингээ аль биесээр байранд амьдрах гэрээ хийвэл за нэг $2,000 байранд амьдралаа гэж бодвол шууд $8,000 нэг дор өгөөд тэр байранд амьдрах боломжтой. Тэгэхээр яг нөгөө байр ингээд гэрээ хийгээд ингэж авах нь өөрөө Америкт бол айгүй хүндэтэл тусдаг юм байлээ. Яг оюутны хувьд бол би чинь тех боломжгүй болчихоо штэ ажлын орлого байхгүй, ажил байхгүй тий. Яг вэ гэж бодчихсон чинь Airbnb-гээр long term stay гэж юм байт юм лээ. Нэгсэнд олон сараар түрээсэлмээр байгаа бол олон жилээр биш тий. Олон сараар түрээсэлмээр байгаа хүмүүс зориулсан бас option байт юм л. Өвөө ашгүйтэй за ашгүй за энд нь бай чи угаасаа би Америкт нэг удахгүй байх. Одоо ингээ ковид болоод юу ч боллоо. За юу ч гэсэн нэг газар бай гэд бас дайггүй байр болсон юм а би чинь Нью-Йоркийн Financial District-ийн тэгээ санхүүгийн одоо нөгөө Wall Street гудамж байдаг. World Trade Center гэл тэгээд нөгөө нэг том санхүүгийн байрлалууд нь байдаг. Яг тэр хэсэгт айгуу гоё байр болохгүй. Нэг өрөө айгуу гоё цэвэрхэн тийм өрөөний гоё байртаа олоод тэгсэн чинь тэр байранд маань дараа нь roommate-ууд орё гэд. За бас ингээ тий орлогогүй юм цалингүй юм удаан ингээ байж хат ингээ roommate-ууд бас ингээ байж болно гэд манай landlord угаасаа нөгөө ковидын үед чинь бас нөгөө түрээс бас ингээ айгуу савлгаатай байсан. Тэгээд хүмүүс нөгөө ихэнх нь бас Нью-Йоркт гаццсан хүмүүс байгаа штэ тий. Тэд нар ингээ байрныхаа түрээсийг төлж чаддгүй болдог ч юм уу. Нилээн тийм шилжилт хөдөлгөөн явуулж ирсэн. За тэгээ миний амьдарч исэн байранд нэг охин орж ирвээ. За тэгээ нэг залуу орж ирвээ. За ер нь бол айгүй гой том байрсан. Өрөөнд ингээд хуваагдаад орчиж байгаа. 3 4лээ байхгүй. За тэгээ 3 4лээ ингээд локлогдчихж байгаа штэ тий. Азар үнэхээр гой хүмүүсээс одоо тэр хүмүүстэйгээ би Нью-Йоркт очихоор уулзна гэж боддог. Бүгдээрээ миний маш сайн найзууд болж үлдсэн. Тэгээ тэр донд нэг Ellen гэдэг нэг охин байсан байхгүй. Хар тэгээд арабын ирлиз чанга дуу шуутай амар гоё өөрийгөө илэрхийлдэг, дандаа инээж идэг тий. Авраа амар тийм хүчрэг тийм охин байсан. Бид нар ингээд танилцсан чинь тэр охин би яг энэ Financial District-т ажилладаг гэж таарад. Би бол санхүүгээр төгсөн тухайн үед миний мөрөөдөл чинь бас ингээд Нью-Йоркт санхүүгийн чиглэлээр ажиллах байлаа. Тэгээд би ямар гоё ингээд тэрний мэргэжлийн талаар, ажлын талаар айгу асуудаг. Локлогдсон болохоор бүгдээ ажилдаа явахгүй. Хот даяараа quarantine зарлцсан. Хүнсэл цуглуулах гэж гарчулдаг. Тэгээд бүгд гэрээсээ ажиллаж байгаа байхгүй. Би хүртэл ингээд өрөөнөөсөө ингээд ажиллаа эхлүүлээл. Тэгж яхад Ellen ингээд маш өглөөрт босоод ингээд уцаар ярьдаг те яг call-тай гэл те клиентуудтай уцаар яриад компьютер дээр амар их имэйл бичээл харах болгонд ингээд судалгаа хийц репорт бичээл амар завгүй байна. Айгу мундаг охин байсан. Манай тэр Ellen гэдэг найз хаяа бусад нөгөө нэг бид нар чинь хоорондоо ингээд нийлж мэлэнгуут чанга угаасаа айгу тийм чанга ярьдаг охин байсан байхгүй. Бөөндөө ингээд хам суужаа нэг юм дээр жоохон үл ойлголцсон. Жоохон ингээд нэг тийм болд ш. Тэг юм ба шууд амар орилж морилал өөрийгөө илэрхийлж мэлтгээд би бүр вау ямар мундаг өөрийгөө ямарлаа мундаг илэрхийлдээл гэж боддог байсан. Нью-Йоркт ер нь айгу гарч гүйдэг байсан. Тэгээд би бас айгу гүйдэгс тэрийг наа удаан дагч юмс мэдчихэж байгаа. Тэгээ бид нар чинь ингээд гарч гүйж мөн. Тэнгууд Ellen дандаа ингээд хар шүүн гүйдэг байсан байхгүй юу. Бүр ингээд шөнийн 12 болж байхад бүгд ингээ унтах гад би нэг хальт босоод бицдэг ч юм уу эсвэл ам цангаад ус уух гад ингээд галтогоонд ус авах га зогсож байгаа гот Ellen амар бэлтгэл явц муцсан хүмүүс. Тэгээ би чи хайчих чаан Ellen гэдэг юм гот би гарчгүүлээгээд тэгэхээр би чи хайдгүй мүү хаяг харанхууд бас эвгүй шүү гэн гот харанхууд ингээ гүөх хамгийн гоё штэ хинч байхгүй өдөр Нью-Йоркт ингээ амар хөнгүүд тэгэхээр би бас нэрээ тэрч ортош байгаад үл өдөр гүүхээр нэрээ баг ингээ гүүж байгаа хүмүүсийн төгжрээ үүсдэг байхгүй. Тэгээ нэрээ орой гүүл гоё ч юм уу. Гэхдээ би эзэж орой Ellenтэй гүүж зөрхилж байгаагүй л тэ ядал би ч бас өөрөө амар аминдаа хартай айгаад байж байгаа байхгүй. Шүн орой яачих юм бэлээ. Тэгээ Ellen оройгүй юм уу? Харин ч баг орой зөвхөн ингээ таардаг хүн чинь цагдаа нар л байдаг. Цагдаа нар чамайг хамгаалах гэж л байгаа. Тэгэл орилж байгаа болохоор гараа явдагс тэгэл би за окей бай. За манай хамчлагийнхаа дундуур богинохоо хэмжээний сурчлагаа явчих. Univision-ийн бүх үйлчилгээнүүд Unitel app руу орсон байгааг та хэд мэдсэн үү? Заримдаа яг ингээл хэрэгцээтэй үйлчилгээнүүдээ авах гэхээр яг ойрхон салбар олддгүй ч юм уу жоохон хүндрэлтэй дээ шүү дээ тийм ээ. Тэр тохиолдолд та бүхэн маань Unitel application-аас Univision-тэй холбоотой дараах үйлчилгээнүүдийг шууд шийдэх боломжтой юм билээ шүү. Жишээ нь төр салгах, төлбөр төлөх, админы дугаар солих, шинэ хэрэглэгчийн захиалга өгөх, хэрэглээний дэлгэрэнгүй харах, хаяг шилжүүлэх, салаалах гэх мэтчлэн Univision үйлчилгээнүүдийг бүгдийг Unitel application-аас шийдвүлээрэй. Ellen болохоор нөгөө нэг юу өмнө Christian байсан, Buddhist болоод тэгээ Buddhist-ээсээ болоод еврей болчихсон байхгүй. Тэгээд яг бидний хамт амьдарч исэн үе болохоор еврей болж исэн үе гэсэн. Еврей болохын тулд ингээд айгүй их юм хийх хэрэгтэй юм билээ. Одоо жишээ нь юу гэдэг rabbi-тайгаа ингээд уулздаг, ярьдаг, өөрийнхөө хоолыг өөр хүнтэй нийлүүлж болохгүй, хүргэж
болохгүй. Одоо ингэ шүргэж болохгүй гэсэн. Тэгсэн мөртлөө ингээд шабат гэдэг юм гоё хагас бүтэн сайн тий 5 дахь хагас бүтэн сайн ингээ амар гоё идэж ууж ингээд баярлаж гэр бүлэрээ хайртай хүмүүстэйгээ нийлж яг ингээд хоол идэж амардаг. Яг хөө би еврей зан үйл юм аяа тийм сайн мэдэхгүй. Тэгээд ээлэнтэй амьдраад ер нь бол ээлний тэр I'm converting гэдэг төсөхгүй одоо би ингээд шашнаа шилжүүлж байгаа гэдэг. Тэр процессыг би ингээд өөр айгу сонсоод илүү жоохон мэдэрч ойлгож эхэлчихсэн. Ер нь бол айгу гоё хоол хийдэг. Ингээл намайг хүрээ дээрээ шабат болчих ингээл очингууд бүр ингээл ширээ дүүрэн хоол хийсэн амар гоё талах малхтай. Тэгэл ид гэл тэгэл би ч өөрөөсөө идэл гоё штэ ингээд тий ингээд Америкт хүний нутагт ингээл ээж аав гэр бүл байхгүй ганцаараа ингээл болгоод явж байгаа үед ингээд хин нэгэн хоол хийж өгөх амар гоё яддаг байхгүй нэг юм жижигхэн gesture мөртлөө Эллиний тэр байранд тэр яг манай байрны нэг өрөөнд амьдрах байсан хугацаанд дуусаад манай нөө байрны эзэн Эллинийг өөр давхарлуу шилжүүлсэн. Манай байрны эзэн тэр байрлагт нэлээд олон байртай юм шиг. Тэгээ ингээ хүмүүсийг шилжүүлдэг. Тэгээ би бол яг урт хугацаагаар гэрээсэн болохоор тэр өрөөнөөсөө нэг ч хөдөлж байгаагүй. Тэгээд би за окей bye Ellen чи ингээд яг нэг байрч би ч гэсэн хоёул нэг барилга хэвээр байгаа шүү гэл. Ер нь би айгу тийм найзалтай гэсэн гэх юм уу ингээд ярилцдаг угаасаа нөө санхүүгийн чиглэлээр байсан болохоор надтай мэрэгжил нэг тэгэл битээр айгу ярилцдаг. Би чинь тухайд нөө Girls Coding Cafe хийх бас бодолтой байсан. Тэгээ тэрний хандлаар ярилцдаг, зөвлөгөө авдаг. Тэгэл Ellen бүр надтай 2-3 цаг сууж байгаа brainstorming хийж яаж ингээд өргөжүүлж болох талаар гоё ярьж мэрдэг. Ер нь бол маш ухаантай хүн байсан. Би бүр ингээд найзар айгу бахархдаг. За тэгээ доошо давхарлуу нүүсэн чинь ер нь бол битээр WhatsApp-аар харьцаад тэгэхэд над руу ингээд WhatsApp-аар ингээд амар бичлэг voice recording зураг мураг явуулаад эхлэхгүй. Ингээл ороод харангуут ёо заяа би галзуурлаа. Энэ шинэ roommate-уудыг би тест чадахгүй нэ. Эднэр яасныг хардаа. Тэгээд камера эргүүлээд өөрөө ингээд бичлэг үзүүлж тэгсэн тэр нь болохоор ингээд хөрөгчин дотор өөрийнх нь хоолтой нэг хүн өөрийнхөө одоо помидорны хайрцгаа наалдуулаад тавьсан. Тэгээд би галзуурлаа. Би эдрийг алхад бэлэн байна. Эднэр намайг ингэж болохгүй гэд бүр ингээд орилоод над руу voice recording бичлэмжлэг явуулсан. Өө балаа юм бэ. За ямар балаа яа. Одоо тэгээд за яах вэ? Надад ч мдэггүй л ачи сайн тайлбарлаад хэлчихгүй та гэд өөрийнх нь хоолтой нийлж болохгүй гэдэг аахгүй одоо тэр өөрийнх нь тэр Jewish conversion дээр өөрөөс нь бусад хоолнууд ариун бус гэдэг аахгүй өөрийнх нь хоол яг ингээд ариутгагдсан хоол гэд миний хоолыг ингээд бохирдуулчлаа булингуртуулчлаа гэж уралдаг. Тэгсэн чинь нэг өдөр ингээд би энэ roommate-уудыг твчихгүй байна. Би эднэр сануулга өглөө гэхгүй. Тэгэхээр би чи яах чагаа гэсэн чинь над руу бичлэг явуулаад бид тэр нэг уулзахгүй дээр доор өөр өрөөндөөсөл бичээд байгаа байхгүй. Тэр шин давхрынхаа roommate-уудынхаа байрныхаа бүх гутлуудыг аваад 0 руу чихээд усын татцсан. Харааллаа таахгүй. Fuck damn тэ эдрийг ингээд сануулга өгч чинь би эдэр яах надад хамаагүй одоо эдэр ойлгоно эз миний хоолтой хоолоо нийлүүлж болохгүй гэт ингээд над руу бүр ингээд орилоод би тгээс сонсоод хүү Эллен чи ямар амар юм би ингэж болохгүй ш надад ч одоо тэгээд бүү юм болно штий чи яг ярилцаж үзсэн юм уу гэсэн чинь би эдрийн чатлын зөндөө хангалттай хэлсэн мэлсэн гэл тэгэл орол тэг би болохоор нөгөө нэг найз минь ингээд тэ шашнаа шилжүүлж байгаа тэрийг туулж байгаа би зөндөө юм туулж байгааг мэдчихэж байгаа болохоор аяа эдэр нь одоо ингээд ойлгохгүй л байгаа батал гэд ингээд бодоо яваад байхгүй би явах цаг болвоо Монгол руу миний авсан плет надад олцсон плетний өдөр миний байрны гэрээний нэг өдрийн дараа байсаахгүй. Тэгэхээр надад нэг хоног нэг юм байх газар хэрэг болоод би ч нэг амар их юмтай 2-3 том чемодантай өөр газар бай гэхээр ингээд амар хоол нүүх гэдэг нэг өдрийн дотор амар ингээд их нүдэл сүдэлхгүй. Тэгээ нэг найзындаа crash хийчт юм уу шүү дээ. Найзуудаас асуухгүй юу ингээд танаа өрөөнд байж болох уу би нэг өдөр гэсэн чи Эллен of course тэгэлтэй заяа хоёлаа хамтдаа амар гоё хоны oh my god хоёлаа sleep over хийх нэ хамтдаа хонох нь ямар гоё вэ гэл Эллен ч амар тийм бүр юм экстра юм баггүй. Тэр нь би заа баярлалаа тэгвэл найз нь танаад хончий гэд тэг надад ч амар эсэ яад үл ингээ барилга дотроод ингээл дошол буучж байхгүй юмнуудаа ингээл барилгаасаа гараад такси барайл өөр газар очиж шинэ ингээл ингэхгүй те. Тэг яг нөгөөдөр нь би явах тэг нэг хоног Эллений тонсон. За тэг Эллений ингээ өрөөлөө орсон чинь ер нь ингээд Эллен дандаа laundry хийж ин гэдэг ус. Өрөөлөө ингээ орох болгонд орно ингээ дүүрэн юм уушиг их хувцастай. Тэг би ингээ Эллен чи яга хамаг хувцас гаргаад тавьсан ингээ онгод. Oh I'm doing laundry гэдэг. Тэг ер нь аль тэр laundry хизээч дуустгүй нэг юм байнгын хувцас угааж ийн гэд ороороо дөрөн хувцас ингээ олцсон байж байгаа. Тэгээ тэрийнч би яг нэг юм боддгоо хүн тэгэл хувцас угааж байгаа л үгээд. Тэгээ өрөөний ерөөсөө нэг ор нэг ширээл байгаа штэ нэг том ор тэгээ нэг ширээ тэгээ тэр орон дээр нь битээр хамт ундах чаа. Тэгээл нөгөө чи намайг орж ирэн гот нөгөө хамаг хувцас ингээл байхгүй болгол. За чи ингээд тэгээ бүгдийн ч орноос аваагүй. Бараг л надад нэг юм 4-1 зай гаргаж өгчвөл за чи энэ ч номдч гэд залуу охтууд юм чи те их юм хүсээд байхгүй найздаа ингээл баярлал нэг хоног бараг орон дээр унтуулж байгаад баярлал өө за тэгээ би энэ ч унтъя гэл би баг ингээ хувцсан дунд нь ингээ 4-1 орон дээр ингээ унтчих байгаа байхгүй битэр чи ингээд найзууд байсан тэг хамт амьдардаг өрөөний охин маань байсан гэхдээ яг ингээд нэг өрөөнд
24 цаг хамт байж бол үзэж байгаагүй. Яг ингээд байсан чинь ерөөсөө ярь зогсохгүйсахгүй ингээд. Тэгээ ярих ярихтаа ингээд тийшээч нэг юм яриад, ийшээч нэг юм яриад тэрч хүнийг муулснаа, гинт уйлал, тэгснээ ингээд рүүмэтүүд яриад, тэгснээ гинт шабат бол хоол хийж идэг ингээл бүр ингээд emotion бүр ингээд амар савлаад. За Эллен би бүр амар ядраад би жоохон унтлаа гэд унтаад тэгснээ гинт хойлоо гой гадуур алах уу гэд. Тэгэхээр би үгүй найз нь маргааш авч байгаа болохоор бас паклах юм их байна. Би тэгээ онгоцны тийц мэд зөндөө зохицуулах юм байна гэсэн чинь би чамд ингээд харуудын амьдардаг газар үзүүлээ гэд. Чи projects гэж мэдгүй гэд. Тэгэхээр би ямар project гэсэн чинь чи projects гэж мэддгүй мүү гэж над руу ойрлол. Тэгэхээр би юу юм би ч нөгөө нэг бас яг юм Америкийн тийм culture-ыг бүрт бас тийм сайн мэдрээгүй ер нь бол бас байлаа шүү дээ. Тэгсэн чинь projects гэж амар газар бэдийн яг ер нь бол projects гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг одоо ингээд Америкийн нэлээд тийм эмзэг бүлгийн тэ нийгмийн доод давхаргын хүмүүст зориулж төсөл хэрэгжүүлдэг юм амьдрах орчноор нь хангадаг барилга байгууламж төслүүд байхгүй. Дүүрэг болгон дээр яг тийм projects гэдэг area байдаг. Монголоор ярих юм бол одоо хаус, Сүхбаатар дүүрэгт зайлшгүй бүр юм том бүтээн байгуулалт хийгдсэн байгаа байхгүй. Улсаас бүтээн байгуулсан. Тэгэнгუთ тэр газруудад нь нийгмийн доод давхаргынхан байртай цаанаас нь ингээд халамжийн байдлаар амьдрна гэсэн үг. Тэгээ тэрийг projects гэж нэрлээ. Тэгээ тэнцэн нэг ихэнхдээ нийгмийн нэлээд доод давхаргын одоо харууд ч юм уу, спанчууд амьдрэх. Гэхдээ ер нь бол харууд амьдрдаг гэж аах. Намайг тэрийг мэдгүй яг энэ хажууханд байдаг гэхээр нь би мэдгүй штэ гэсэн чинь бүр ингээд чи явхаасаа өмнө заавал тэрийг үзэх ёстой алуу гарыг гэ. Тэгээ би бүр амар ядарсан ээл өдрөжөнгөө надтай ярьсан би гээд за гарыг гэ. Тэгээ хамт гараа явж байхгүй. Тэр project нэг алхаад юу кинон дээр гардаг те эсвэл ингээл рэперуудын music видеон дээр гардаг юм амар gangster ихтэй ghetto area аахгүй. Тэр дундуур дараа нь сонсоход алхаж болтгүй юм бэлээ. Ер нь бол ороод ч тийм юм. Яг үл тэр дунд шууд ингээд өөрсдөөс нь өөр хүн явж ивэл шууд будчихдаг. Энэ одоо яах гэж ирд. Бараг бидрийг музей шиг ингээд хараад сонжоод байгаа мó гэд нуурлаад. Тэгээ тийм аюултай газраар мань хүн намайг зүгээр орилол алхаал хөдөлцөөл энийг хардаа энэ юм хүн амьддаг байхгүй энэ ч ингэдэг байхгүй одоо энэ саксны талбай дээр ийм зодон болд энэ ч гангстерүүд энийг хармаар гэл бүр нөгөө надад яг ингээд танилцуулж байгаа юм шиг л явсан байхгүй тэгээ тэр дунд ингээд зөндөө олон хүмүүс гарч ирж харж мараад захгүй бит хоёрыг бараг л ёо намайг бол бараг л энэ одоо юу зохин ирчээд манай гэр орныг сонжоо тий ёо даам бэ л гэж утсан баг ээлэн ч өөрөө нөгөө хараа ярстай ирлээ згсэн шүү дээ араб ирлээ тэд нар бараг ээлнээс айсан бах цоо ээлэн за энэ хүнтэй явж байгаа юм. Ганцаар байсан бол тийшээ орооч хэрэггүй айгүй аюултай. Тэгээ дэрийг би дараа нь яаж мэдсэн бэ гэсэн чинь гэртээ орчоод буцаад нөгөө нэг дээд давхрын рүүмэтүүдийг би найз даа штэ тэнийг хар залуу хамт өндөрдгөөсийг Wally гэдэг айр хөрх манай найз. Тэр найз маань над руу за сайн яваарай гэд гаргаж өгөхгүй. Тэгэхээр би би нэр өчтөр projects газар орсон гэсэн чинь no way яах гэж аахгүй. Тэр өөрөө хар залуу. Үгүй ээл нь харин надад үзүүлэн гэдэг дагуулж орсон гэсэн чинь oh my god you could have been killed гэж аахгүй жаалуулж болох байсан. Тэгээд тэр ингээд хин нам хамаагүй шууд буудна. Хин бууцныг чи хизээж олох боломжгүй. Тэгээд яг тэр projects area руу ер нь цагдаа нар ч нэлээд ордгүй юм байна. Одоо цагаан хайрстай цагдаа нар нь. Тэгээд Wally бүр чи бүр алуулж болох байсан. Яах гэж наадах дагаж явж байгаа. Энэ чамаа тийшээ дагуулж ирдэг ямар тэний галз цуслалтай машин гэд. Тэгээд би тийм амар газар юм уу гэсэн чинь come on заяа чи бүр гэд. Тэгээд би бар найздаа загнуулаад тэр шөнө хоноод ээлэнтэй унтаад өглөө нь би онгоцны буудлын яваа. Тэгээд баяртай гэд намайг найзууд маань гаргаж өгөөд би Монголд буцаж исэн юм аа. Монголд ирчээд буучаад 2 хоногийн дараач лөө манай нөгөө нэг эрэхтэй өнгөтөрстэй хар найз маань над руу бичдэг байхгүй. Йоо заяа чи юу болсныг сонссон уу гэд. Юу болсон гэдгсэн чинь Ellen is crazy гэд бүр мессеж ирдэг байхгүй. Wally юу болсныг хэлж байгаа байхгүй. Landlord буюу манай нөгөө байрны эзэн манай миний амьдарч исэн давхрын хүмүүс рүү орж ирээд та нар Ellen-ийн холбогдох дугаар муугаар нөө гэр орныхоо хүмүүсийг мэдхүү яасан юм гэсэн чинь өөрийнхөө тэр 5 давхрын өрөөг тэр чинь ингээд айгуу цав цагаан байхгүй юм цав цагаан юм оботой бүх тааз шал хана хава хоронгор будаад хутгаар ингээд сийчээд бүр ингээд цус мус ингээд наагаад нялаа хийсэн бүх нөгөө нэг лондри хийжсэн угаалгын хувцснуудаа орон дээрээ гаргаж тавиад өөр алах болсон орныхон доороос бүр чамдаан дүүрэн хутга олцсон гинэ юм хоолны ян зүрийн хутгнууд зүгээр маслын хутга биш махны хутгнууд хайгаад олдохгүй байсан. Ер нь бол намайг явсны яг маргааш нь лендлорд орж ирээд асуусан гэж байгаа. Тэгээ би нэг 2 хонцсон мааштай онгоцч ингээд бараг 16 8 цаг нисэж байгаа. Ээлэн чи юм афро өстэй байхгүй юу? Тэгсэн чинь үс нь бүр ингээд улам сэгсээсэн. Тэгээд чинь үсээ айгуу гоо ингээд гээлдээд хойшлуулж тэхгүй үс нь ингээд сэгсээсэн. Тэгээ шав шалтан тэгээ ингээд чамдаан чирсэн чамдаан нонгорхоо чамдаан дотроос нь баахан хүүхдийн тоглоомнууд ингээд нэг нэгээр ингээ унаад асгараад шав шалтан өөрөө ингээ хаа гээ нэгээд цагдаа нарын урд дуур ингээ алхаад байшингийнхаа урд дуур ингээ алхаад ингээ гарцаар гараад буцаж гараад гарцаар гараад буцаж гараад тэг ингээ чамдаан дотроос тэр хүүхдийн тоглоомнуудыг гаргаж ирээд зам дээр хаяадсан гэж аахгүй.
Wall-ийг харчаад хүүе Эллен чи зүгээр үгс чи Wall-ийг таниахгүйсэн гэсэн. Ээж аавтай нь холбогдсон гинэ. Аавтай нь холбогдсон чинь аав нь манай охин Эллен гэдгүү гинэ нэр нь. Ер нь бол галзуурсан. Эпизод нь ингээд хаяа ингэж бүр ингээд гарч ирдэг. Гинт юм галзуурах юм уууд нь байдаг. Тэгээ тэр үе нь ингээд намжхаараа гайгүй. Гэхдээ нэг ингэхээрээ бүр ингээд амар болдог гэд. Тэгээд яг тэр намжцсан үедээ ч гэсэн ер нь бол шал өөр юм бодоод төсөөлөд өөр амьдралаар амьдардаг гинөө. Галзуурах үедээ галзуураад энгийн болонгуудаа өөр хүн болчдөг гинэ. Им өөр дүрд орчдөг. Яг бид нартай хамт амьдарчсэн тэр хугацаанд байсан Эллен тийм хүн байхгүй зүр дүр гэж байгаа байхгүй юу? Нэр нь Эллен биш. Тэгээд тийм ажил хийдгүү гэж байгаа. Ааваасаа мөнгө авч тэгээд улсаас хангамж авч амьдардаг. Тэр санхүүгийн financial district-д ажилдгүү гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө ажилдаа байгаагүй. Еврей биш гэж байгаа. Тэрийг олж мэдлээ гэд над руу Wall-ыг битсэн байхгүй. Тэгээд би тэр үед бүр ингээд шок. Тэгээд би Эллен руу залсан ч утсаахгүй. Холбогдох боломжгүй. Тэр намайг гаргаж өгөөд баяртай гэд тэрсээс хойш дахиж би хизээч Эллентэй холбогдож чадаагүй. Одоо бараг 5 жил болж байна. Би яг юу мэдэрсэн бэ гэхээр ингээд шууд амар шокт болсноо. Яагаад гэвэл би Эллентэй амар сайн найзууд болцсон байсан. Яг нэг л ийм хүн extrovert хүн те. Тэгэл амар юм чанга дуутай юм хүмүүнд амар ууралж. Тэрийг би мэдэн л дээ. Гэтэ би найзаа тиймэр л хүлэн зөвшөөрчихсэн гэх юм уу. Харин ч найзаа амар давуу талуудыг би амар түүнээс хардаг байсан. Тэгэл тэр project руу наваа дагуулж авсан хүртэл би тухайн үед за бас амар газар ирсэн юм. Гэтэл яг надад ингээл гоё юм үзүүлчихье. Бас ингээд Америкийн нэг хэсгийг харуулчихъя л гэж бодсон багчуудаа л өнгөрчсэн тэр мөрөн дээр нь би нэг ууралж муулж байгаа. Ер нь би Элленд ерөөс тэгж ууралж байгаагүй. Би юунд шокод орсон бэ гэхээр тэр найз маань миний нөгөө нэг найзлжсэн найз ерөөсөө анханасаа байгаагүй байгаа байхгүй. Магадгүй байсан байх. Ингээд тэр дүр гарч ирээ тэр дүр бүтээгээд бит хоёр найзлсан. Гэхдээ тэр хүн одоо байхгүй гэд боддоо. Тэр Эллен гэдэг дүр байхгүй гэдэг утгаараа би яг тэр найз маань байхгүй болчих жоохгүй. Тэр хүн амьдраад махан биеийн амьдраад амьсгалаад өөр ингээ оршоо явна. Магадгүй тэр эпизодынхаа дараа шал өөр хүн үүснэх. Гэхдээ яг тэр Эллен гэдэг дүр нь өөрөө байхгүй болцсон болохоор надад амар тийм мухай сан тухай найзаагаа алдсан ч юм шиг алтаагүй ч юм шиг хизээч байгаагүй хүнтэй найзалсан гэхэр нэг сонирн байсан надад. Найзаагаа алдсан зэ угаасаа алдсан. Гэхдээ тэр найз нь хизээч байгаагүй анханасаа зүр юм хийсвэр юм байсан гэж бодохоор ингээд амар том уналтанд бол орж исэн. Би ингээ Элленд амар хайртайсан байхгүй ингээ үнэхээр тийм гоё охин мундаг охин л гэж би боддог байсан. Аавынх нь хэлж байгаагаар бол тэр дүр гэдэг байгаа шүү дээ. Ер нь эмч нарын ч гэсэн хэлж байгаагаар тэр нөө өөрөө галзуурт ер нь жоохон оншин schizophrenia ч юм уу болж таарсан. Би тэр дүргийнх нь ингээд зовлон жаргал тэр туулж байгаа одоо тэр еврей шашин руу ингээд шилжиж байгаа тэр процесс нь амар ойлгоод баг хамтдаа туулсан болохоор ингээд нэг юм нөгөө тайлбарлах амар хэцүү байна. Тэгээ та хэд бас юу гэж бодож юм те доор комент хэсэгт үлдээгээрээ тэгээд надад бол амар хэцүү байгаа шүү дээ тий. Тэр найзд маань бас бүрл хэцүүсэн баг тэрийг бол би бүр ингэ төсөөлж чадахгүй байна. Тэгээд яг энэ Эллений энэ явдлаас болж манай өрөөний тэр давхрынхан бүгдээрээ бас эндээс ингээд айгүй хэцүү болж дууссан. Тэгэл бүгдээрээ ингээ Эллентэй амар гоё юм ярьдаг гэсэн болохоор эргээд тэр хүн нэгцэж байхгүй. Тэгтээ зам дээр Эллен бараг таарч магадгүй байгаа байхгүй. Нью-Йоркт амьдардаг те. Тэр ихтэй дараа нь хит таарсан. Тэгтээ дандаа ингээд шав шалтан галзуур цаалах чинь. Энэ юм кинон дэр ингээд нэг юм ингээд галзуурсан хүн ингээд зам дээр яг тийм байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ ингээд тэрнээс амар том шарх авсан гэх юм уу яг тэр үйл явдлаас болоод сонирмоосдээ ингээд Нью-Йоркт очиод Эллентэй зам дээр тааруулъя. Тэгээд би ингээд шалтаан тэгээ хувцас өмсүүлэхгүй мүү гэх тэгэнгუთ цагдаа нар нь тэрийг тоодгүй гэнэ. Ер нь бол хүний ирэх гээд тэр хүн шалтан явна уу, хувцастай явна уу тэр нь хамаагүй. Тэр шалтан нь бол хамаагүй. Тэр бол нэг тийм том асуудал биш гэ. Тийм юм болсон доо. Тэгээд Америкт амьдарч явах хугацаанд би ер нь бол аюу тийм аюулгүй амьдэрсэн. Хүмүүс яг Америкаас аюу хайдаг одоо буутай аюутай гэд. Гэхдээ яг намайг амьдарч явах хугацаанд бол би ерөөсөө дээж гадуурхагдаж ч юм уу тийм аюултай эрсдэлтэй нөхцөл байдалд орж үзэж байгаагүй. Тэгтээ яг хамгийн сүүлийн мөчөд энэ найзтайгаа хамт амьдарч байхад бол намайг одоо амьдарч явах тийм болоогүй ч гэсэн дараа нь тийм юм яг намайг явсны маргааш нь тийм болсон гэдгийг бол сонсоод амар айжсэн. Ямар амар юм бэ те. Гэрийнхандаа хэлчихсэн чинь манай ээж хүү яна чин те чамтай ингээд унтчих та чиний унтчихсан орон дээр доор нь тэр их хутга шууг байсан байж тээ. Яг чамтай ингээд унтчихаа шүн тэр эпизод нь эхэлсэн бол яана гэд ер нь бол тэгжсэн. Тийм нэг түүх тохиолж исэн. Тэгээд эндээс болоод би бас тайдыг хамт амьдарч байгаа хүмүүсээс айгүй сайн сонжиж амьдрах хэрэгтэй байл шүү. Тэгээ оюутны амьдралд бол нөгөө нэг оюутнуудын байранд амьдрах нь айгүй зөв яагаад гэвэл чи адилхан оюутнууд байгаа тий. Бүгдээрээ тэр сургууль сурах гад юм нөгөө нэг бэкграунд нь айгүй сайн шалгагдаад орж ирсэн хүмүүс байгаа шүү тий. Яг өөрөөрөө ингээд тусдаа гараад өөр ингээд танихгүй хүмүүстэй амьдрыг гэвэл бас тэрийг айгүй сайн шалгаж аюулгүй тал дээр айгүй тийм бас болгоомжилж явахад
илүүдэхгүй юм билээ шүү. Давхар шалгаад те магадгүй ингээд одоо ажилдаг газрынх нь ятгахтаа яг жинхнээсээ ажилдаг гэдгийг шалгах ч юм уу. Ер нь бол одоо би ингээд зүгээр өөрөөрөө байр түрээслэхэд тэр байрны эзэн надаас бүр ингээд зөндөө юм асууж байгаа хгүй. Яг аль бие усны нөгөөний 4 удаагийн төлбөр төлдөг дээр бол те манай ажлын газрын тодорхойлолт, ажлын газрын хүмүүсийн утасны дугаар, те захирлын утасны дугаар ч юм уу. Гэр бүл хамтран амьдарч гэл тэгж одоо нөгөө нэг шалгад юм бэлээ. Тэгээд одоо эмчийн үзлэгт ороод эрүүл мэндийн үзлэг ч юм уу ингээд тэр болгон ч бас учиртай юм бэлээ. Тэгэхгүй яг ингээд зүгээр нэг юм рандом хүмүүстэй хэдэн сарын хугацаанд амьдраа. Инхээр бас тэр нөгөө нэг шалгалтанд байгаа эсэх мэдэхгүй шүү дээ тий. Намайг шалгаагүй шууд төлбөрөө төлөөл амьдэрсэн. Тэгэхээр бусдын ч гэсэн ингээ хаанаас ирж байгааг мэддэхгүй болохоор бас тэрэн дээр жоохон аюултай байх гэдэг юм лээ. Та хэд маань хамтран амьдрагчтай гадаад өөр оронд амьдрагч хата маш сайн шалгаж байгаарай. Жижиг юм сайнууд дээр бити өнгөрөөж байгаарай. Жижиг юм тохио тий улаан тохионууд гарч ирвэл одоо жишээ нь Эллен бол ингээ амар эмх замбрааг ойрлж ярьдаг байсныг би ингээ тухай амар өөрийгөө илэрхийлдэг юм байна гэж боддог байсан. Би ч магадгүй тэнэг байсан бах тий. Тэр нь яг үнэндээ ингээ тэр хүн жоохон сэтгцэн одоо асуудлуудтай илэрчсэн ч юм уу. Тиймэрдүү юм байсан юм шиг байгаа юм. Тэгээ та хэд бас доор сэтгэлээ үлдээгээрээ иймэрдүү төгт туулж исэн бол хуваалцаарай. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.